Зохиолч яруу найрагч Эренчингийн чагнамган шүлэг анхаарц. Орчлонгийн тоос хөдөлгөж яваа олон аавын хүүхдэд өөр өөрийн хэрээр олц гарц хоёр өдөр шөнөшөл ээлжилж байдаг юм. Алтдаг юм, гээдэг юм. Амаа барих байтугай тархиа болботлоо хонхоож хотойтл алддаг юм. Хожим нь овоож оцойтл олдгол юм. Энэ юу ч эргэж нөхөгддөг гарц шээ. Ижигээ үгүй болоход л харин эргүүлж юугаар нөхөх юм бэ? Санаа зүйд нь багтаагүй аюул салам нэргэх цагт анзаараагүй явсан тэр хүний агуу ихийг та ойлгох болно. Таны сэтгэл зүрхэн дотор тас харанхуй нөх онгойч тансаг жаргал аль өнгөтэй бүхэн талаар хоосон юм шиг санагдана. Өчигдөр хүн болтол энэ хүнийг өнөө мөнхөд байж л ах юм шиг хайхрахч үгүй, хүндлэгч үгүй, хар багаасаа одоо болтол зоож. Зовхон эрэхт хэлсэн үгийг нь зориуд тохуурхаж илүү үг хэллээ гэж энэж наадаж явсан байна. Ижи гэдэг шүтэний газар хайж явсан байна. Өнөөдөр гэтэл хорвоогийн өгснөө авах хэлж болж. Тэв дэлхийд ханаас ч олдохгүй шүтэнийг чинь тэнгэр нэргэх мэт таван одлоо. Одоо болоход энэ өдрөөс өмнө орчлон та хамгийн баян хүн явжээ. Ерийн эхийн ер бусын хайранд цадаж ертөнцөд та хамгийн тань хүн байжээ. Тэр хүний дэргэд зовлон бүхэн зовлон биш. Тэр хүнтэй жишвэл гарц бүхэн гарц биш. Өөрөө ч мэдлгүй жаргаж явсан алтан үе чинь өчигдрөөр тасалбар болсон байна. Ээж. Нэгэн түгхээ болсноос хойш эд хөрөнгөөр яах юм бэ? Мөнгөөр ч яах юм бэ? Эхнэр хүүхэд юу юм бэ? Найз нөхдөд ч юу юм бэ? Энэ бүхэн цөм хэрэггүй санагдана. Одоо тэр хүнгүйгээр орчлон дээр амьд явна гэдэг утгагүй зүйл шиг бодогдно. Уйгуй нэг ийхүү сэтгэл зүрхийг бөмбөгддөг юм байна. Чохон мэндэл таны зэрэг чулуу юм уу, шавар юм уу гэдгийг танигдана. Энэ гарцыг дассан эснээрээ та эрх хүн мөн бишээ харуулах болно. Тэмцлийн хуультай амьдралын орон тоонд тэнцэх эсхийн шалгалт инэ. Ээжийн чинь хэлсэн үг бүхэн энэ шалгалтын бэлтгэл байсан юм. Өнөөдрөөс урагших амьдрал чинь амьдрал ус сургууль байсан юм. Өнөөдрөөс хойш та энэ урх айлын жихэн багна нь олно. Эрчилсэн их гашуудл намдаж эгшин зуурын цөхрөл арилж эргцүүлж та юм бүхнийг бодно. Эрх хүний дотор эмээлтмөр багтана. Ухаан бодвас юм бүхэн урдийн хасаа үнтэй санагдана. Амьдралын жинхэнэ гарцыг хүн амсаж байж л сая ойлгодог юм.